Ерөөсөө одоо мэдээж яг ингээд хэмнэх юм байлгүй яг танах юм байна. Гэхдээ ер нь хоёр салбарыг одоо бид нар нөгөө үндсэн биш салбарын бодлого гэдээ яваад байгаа боловсрол эрүүл мэнд. Яаж ч утсан манай улс төр Формосмостетес гаргасан судалгааны үндсэн дээр хараад үзэхэд энэ хоёр салбар дээр л аль болохоор хэмнэлт багтай дотор нь бас тэр одоо жишээлбэл эрүүл мэндийн 26 он гэхэд 168.2 тэрбум харагдчихэв. Адаглал энэ дотор тэр өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төв CDC гэдэг олон улсын нэрлэгээр нь байж байгаа. Энэ төсөвт өөрчлөлт оруулахгүйгээр механизмыг нь өөрчлөө дахин инженерчилчихэд бараг 300-аас 450 тэрбум төгрөгийн алдагдсан боломжийг одоо урьдчилан сэргийлж авч үзэх боломжтой ийм төсөл байх жишээтэй. Тэр яг энэ шиг ингээд боловсрол эрүүл мэндийн салбарууд дээрээ аль болохоор хасахгүй байх ёстой шүү. Энэ бол ерөөсөө яг ингээд аль засгийн газрын үед За үгэлж за үгэлжлээ. За энэ хоёр сайд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн сайд. Засгийн газрын тэргүүлэх бодлого бол хүний хөгжлийн асуудал байгаа. Энэ хүрээнд эрүүл мэнд боловсролын салбарыг 26-27 онд жил болгон нэрмжт болгон хэрэгжүүлж байна шүү дээ. За энэ хүрээнд ч одоо энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдын цалин нэмэгдэл хамгийн өндөр сая нэмэгдлээ. Энэ салбарт хамгийн их гадаа зээлийн ашиглалт улсын төсвийн хөрөнгө оруулалтууд чиглэж байгаа. Хүнээ хөгжүүлж ээж, хүнийх эрүүл мэндийг хангаж ээж, эдийн засгийн хөгжлийнхөө суурь хангана гэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Түрүүн та аюулгүй байдлын асуудал хөндсөн. Хамгийн сул тал бид нар шатхуун 100% гаднаас байна. Энийг хэрэгжүүлэе гэлээ сая хойшлууллаа. Эрчим хүч дутагдaltaй байна. Энийг дотоодоос хангая гэлээ бас хойшлууллаа. Аюулгүй байдлын нотлох баримт чинь байхгүй. Эрчим хүч дутаад байна. Шатхуун 100% хамааралтай байна. Монголд газрын тос байна. Эрчим хүчний их усрууд байна. Байгууллага бүтээй гаднаас зээл олоод ирлээ. Зээлийн ашиглыг ихээр энэ зээлийг ашиглуулахгүй гэдэг сая